надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений амь бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн улам санах нууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Монгол бахархал нэвтрүүлгийн отхон дугаарыг үргэлжлүүлсээр байгаа гэдгээ нэвтрүүлэг болгон дээрээ хэлж байгаа. Үүний утга учир юу гэхээр бид Ховд аймгийн Булган сум руу очиж нэвтрүүлгээ хийсэн байгаа. Ховд аймаг руу очиж нэвтрүүлгээ хийсэн байгаа. Яг одоо бид Улаанбаатар хоттой үндэсний урлагийн их театр дээр хүрэлцэн ирээд байна. Энэний утга учир юу вэ? Бидний нөгөө л ярьжсэн дуу Баян өндөр дуу. Баян өндөр дуу мэдээж дуу хэмээгч гурвалсан гурван яг тоглын гурван чулуу шиг байдаг гэж би боддгийг. Тэгэхээр за зохиолоо бичлээ. Тийм ээ? За ая зохиогч аяа бичлээ. Яг зохиолч ая зохиогч хоёрын дуучин тэр өөрийнхөө бодол сэтгэлээр өөрийнхөө ерөөсөө юу бодож тэр дуунд яаж сэтгэлэн шингэж орсноор тэр дуу илэрхийлэгддэг. За ингээд илэрхийлэгдсэн дуу яах ёстой? Ард түмэн олон төгөх ёстой. Энэ утгаараа дуучин мөнхөлдгийн энэ бол түүх. Ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ Баян өндөр дууны дуучин танилцуулах гэж байна. Та өөрийгөө танилцуулна уу? За баярлалаа. Тэгээд юуны мөн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж өгшөөрэй. Танаа нэвтрүүлэгт одоо хүрэлцэн ирж бас одоо та бүхэнтэйгээ уран бүтээлгээ талаар хөөрөлдөх болсондоо их баяртай байна. Тэгээд намайг бол үндэсний урлагийн их театрын бус дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин, доржийн амар жаргалын дуучин байна.
баярлалаа. Үнэхээр тэр өндөр хүний одоо хаана суухаар нэг жижигхэн юм гэсэн суудлал бас жоохон тэгшилчдэг юм байна. За тэрнээс зогсохоор бол бид хоёр ярина гэж ер нь нэг л надад санаанд ерөөсө багтсангүй. Тийм учраас эрхэм үзэгч та бүхэндээ энэ өрөө бол гавьяатуудын өрөө юм байна тийм ээ. Тийм гавьяатуудын өрөөнд Монгол бахархал болсон үзэгч олон түмэндээ нэхин ёслё. За баян өндөр дууг ерөөсөө тэр тахлага дээр дуулж яхад бол үнэхээр та өөрийн сэтгэл хөдлөл, та өөрийн тэр ирч хүч бүх зүйл харагдчихсэн. За зохиолчоос очиод асуухад бол би бадаг зохиолчоос дууны утгыг асуусан л та. Тэгээд хэрэн дотор ингээд ерөөсөө зохиолч чинь өөрөө ерөөсөө тэр дууныхаа бадаг болгонд нөгөө өөрийнхөө нүдэндээ харж нөгөө өөрөө зохиолсон зохиолоо харж ээж тэр зохиол бий болсон. За таны хувьд тэгвэл яг дуулж явах үед тэр ирч хүч тэр одоо түмэндээ түгээх хүсэл чинь юундаа төрж ивэ маш их тийм ирч хүчил харагдчихсан. За тургууд түмний шүтэн баян өндөр гэдэг хайрхны сайхан дууг жил болгон одоо зохион байгуулдаг. Одоо баян өндөр хайрхны тахилгын үеэр одоо зохиогдож энэ жил одоо болох тэр баян өндрийн тахилганд одоо оролцсондоо их баяртай байна. Тэгээ би яг тэр одоо баян өндөр хайрхны тахилга болсон тэр өдөр очоод тэр баян өндөр хайрхны тахилгын үеэр одоо яг тэр хайрхныхан одоо ингэрт одоо маш их гоё онгошиж дуулсан. Тургууд төмний шүтээ баян өндөр гэдэг бол тэр хайрхан бол одоо тургуудуудын маань одоо шүтээ тийм хайрхан одоо ижил мөрнөөс одоо халимгаас нүдэрсэн тургуудууд маань тэрийг шүтчихсэн гэж одоо би сонсч байсан. Тийм түүхтэй байлаа. Тэгээ би тэн дээр маш их онгошиж бас одоо тэр сайхан хайрхан маань бас одоо надад бас жаахан тийм онгошил төрүүлсэн юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэр дуу маань маш их гоё тийм тургуудын бас нэг гоё биелхэний тийм одоо өнгаяста тэр ерөөсө өөрөө ирэхгүй л ингэ хөдөлчихлээ. Тэгээ би үнэхээр тэр хайрхныхан ингэрт очоод дуулсандаа маш их баяртай байгаа. Таныг ерөөсө хараад байгаль дэлхий өөрөө яг тэр үед омгшүүлсэн юм биш үү? Ягаад гэвэл аливаа нэг зүйлд бол би нөгөө ховдод зохиолчтойгоо ингээд уулзсан чинь жоохон түүх ярьлаа. Тэгсэн чинь ерөөсө түүх домог гэдэг чинь угаасаа байгаль ихтэйгээ хүнтэйгээ ингээ холбоотой байдаг. Тэгэхээр хүн дуулна гэдэг чинь байгаль ихээ хөглөөд байгаль их яах ёстой тэр хөг аясанд эн чинь тэр олон төг түмэн олон хүний дуу чимээ тэр дээр нэмээ тэр олон хүний дуу чимээнээс даваад дуучин мэн гарахаар хайрхан баярлж байгаа биз. Тэгээд хайрхан бол одоо маш сайхан баярлсан байх гэж бодож байгаа. Тэр хайрханд оролцож одоо хөрсөн ирсэн сүсгтэн болон тургуудын ард түмэн тэр одоо сайхан ард түмэн маш их сайхан өнгөрсөн байх гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан дуу үеийн үед дуулагдах юм сайхан дуу болно гэж бодъё. Одоо дуу болно гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхээр та ерөөсөө хараад тэр бадаг болгоноос гэхээр одоо жишээ нь нэгдүгээр бадагнаас юуг харж яв, хоёроос юуг харж яв, за дахилтан дээр нь юуг харж яв ерөөсөө. За яг одоо бадаг эхэлж явах сайхан тийм одоо хархраа комиг оруулсан. Тэр бол одоо өнөөдөр бас өөрөө биелхийг манай тий одоо манай жангар гэдэг одоо сайхан туул байдаг шүү дээ. Тэр туулын кисгэс тэгээд тэр одоо халимгийн тэр нэрт одоо хөөмиж нөгөө цагаан замгон хөөмийг ихний бадган дээр ингэж оруулаад энэ чинь бас одоо учирдахтай байхгүй юу? Тэр хүн чинь өөрөө халимаг хүн. Тэгээд тэр утгаараа тургууд түмэн гэдэг чинь бас одоо халимгийн ард юм тийм ээ. Тэгээд би бас нэг одоо энэ төр дөрүүлэг хэлэхэд халимг усуд би одоо яг энэ одоо манай гитийн элчин
бүрэн эрхтэлчин сайд тий. тий. Дамбын гав хоёрыг. Дамбын гавыг ахтаага бас одоо тэр элстэй хотод очилж байлаа. Тэгээ би ерөөсөө тэр дуу маань надад одоо яг ингээд би элстэй хотыг очиод үзсэн халимгуудтай ингээд одоо тайзан дээр нь уулзсан ийм нөхцөлд яг тэр дуу ингээд төрж байгаад би маш их баяртай. Агуу хүнтэй бэлэгшээлээ тэр бүрэлдэхүүнд ороод тэр халимгийн ард түмтэй уулзаад тэр жангар туулын сонсоод тэгээд халимгийн одоо тэр элстэй хотын арайд бас одоо өөрөө ярилцлага гэж оролцож байлаа. Тэгээд би яг энэ мөчөөс бас одоо надад төсөн нэгтэй халимгууд гэсэн дуу төрж байлаа тэндээс. Яг тэр надтай хамт явсан Амгалан Мадрах гэдэг одоо Ховд аймгийн Булган сумын засагтаргыг болон жилхийсэн буян далайгийн Амгалан Мадрах гэдэг залуу шүлгийг бичиж Монгол Улсын урлагийн аваад зүтгэлтэн хөсгөлтэй хамтлагийн ахлагч ариун бол даян гэж ийм сайхан цэцгэрхтэй халимг гэдэг дуу маань төрж араас нь энэ дуу маань бас үлгийдэж авсан их баяртай байхгүй юм. Тэгэхээр тэр дуу маань тэгээд тэр халимг улсад очоод ингээд дуугаа дуулаад тэр хайрханд мөргөөд ингээд ирсэн учраас одоо надад булган сүүл хариус одоо надад бэлгэлсэн байх гэж бодож байгаа. Тэгээд сайхан миний одоо тэр цэцгэрхтэй халимг дуу булган сүүлдээ их сайхан дуу юм аа гэж би бодож байна. Тэгээд энэ сайхан бас л халимгуудын дуулах дуртай болно гэж байна. Та тэгэхээр мэдээж хэрэг түүхний юм байна. За энэ булган сүүлийг авч явж байгаа дуу маань юм байна. Тэгэхээр ийм дууны ирч хүчээр би энийгээ бүр хөглөхийн дээр хөглөн гэсэн ийм санаа төрсэн байх нь тийм маш сайхан дуу болсон. Тэгээд энэ бол үед тэгээ одоо манай баруун талын торгуудууд одоо Монголын дэлхийн торгуудууд дуулж явах юм сайхан дуу болгоолт байгаа гэж бодож байгаа юм. Тийм учраас одоо Монгол бахархал нэвтрүүлгийг одоо нийт ховдод очиод нийт надаас нэг 10-аад цуврал гарчлаа. Тэрийгээ бас би Чадарсан түүхтэй арвасасумнаас хажираагүй торгуудын хаховос ороод ирсэн баян өндрөө. Олон сайхан хүмүүст одоо энэ утгаараа бас буян үлдэж байгаа. эргээд хараа тэр ордных чинь тэр бум төгрөг бол хинээс гаралтгүй. Тэгэхэд тэрийг нийлүүл, чандыг нийлүүл, зохион байгуул тэр их хөрөнгийг за тэгээд тэр сайхан байшин босгоход гэд ингээд ерөөсөө нөгөө хандлагчдыг цуглуулна гэдэг бол нүсэр ажил. Нүсэр ажил байлгүй байхгүй юм чинь хэдэн жилийн ажил болоо. Төгрөг гэдэг бол хэдэн жил бодчихсон болоо биш үү те. Тэгэхээр энэ амар мөнгийг бас зохион байгуулалтанд оруулж үнэхээр бас найз нөхдөд танил талтаадаа өнөөдөр ах маань энийг босгож чадсан байхгүй. Нэртэй нүүртэй тийм ээ. Нэртэй нүүртэй тийм. Яг зөв. Хүнийг нөгөө нөхрөөр нь таньна гэдэг. Тэгээд зөө явуул. Тэгээд хүн бүхэн хүрээлэн тийм ээ. Тэр утгаараа миний ах чинь бахархал. Бахархал. За ингээд одоо би гарьяатынхаа тухай сонирхмаар байна. Яг тэгвэл би энэнийг бол зөвхөн нөгөө нэг дуучид ай зохиогч одоо зохиол дуучин гэдэг ингээд зүгээр цомхоо юм хийчихье гэж бодчихсон. Тэгсэн надад тийм ямарч би өөрөө Монгол бахархлыг түгээ гэж. Тэгээд нэг сонинаас ингэсэн шүү дээ. Сая би нөгөө ховд руу явж явах замд миний ээж чинь ховдын хүн байхгүй юу? Сүүн цацлаа өргөчөө нөгөө сайдынхаа дүртэй явсан шүү дээ. Тэгээд 3 хөдлөөд 3 минутны дараа над руу нэг төрийн ордноос ирсэн.
Тэгээд төрийн ордноос ярьсан чинь ингээ Монгол бахархал мөн үү? Би чинь баг үсгээрээ байдгүй шүү дээ. Одоо хэлийн чамдад бол Монгол бахархал нэртэй болсон шүү дээ. Би тэгээд Монгол бахархал мөн үү гэсэн мөө ингээд яасан чинь за та ингээд тань руу зөндөө их залгалаа ерөөсөө байдаг. Би ингээ ховд руу ингээ явж байна. Ингээд нэвтрүүлэгт явж байна гэсэн чинь тань төрийн шагнал алтан гад суудаг. За баяр хүргэе. Ийм гоё яасан шүү дээ. Тэгээд Нутгийн уул ус ивэж гэнэ. Ус ивэгээ тэгээд тэр их үед нэг ганцхан минут нэг өстө яадгийн хангаа улман намайг сонсог гэд нэг чанхан шиг ойлцсон шүү. Тэр гоё шүү. Баярлалаа. Би тэгээд чорчлын гэсэн. Тэгээд тэр одоо савдаг уул ус нь бас ивэдэг гэсэн. Баясж бас тийм ээ. Чорчиж ивэдэг гэсэн. Тэгээд ийм гоё явж болсон юм байна. Тэгээд сайхан явуулсан биш. Маш гоё явуулсан. Тэгээд нутагт тэгвэл төрийн дээд чиглэлаараа таны ухтаж авсан биш. Ухтаад авсан байхгүй. Тэгэхээр гавьяат маань ерөөсөө гавьяат болох энэ алдар цуул ерөөсөө хүний хөдөлмөрийн мөн чанар, хөдөлмөрийн уйггүй. Одоо би 15 жил одоо Монгол бахархал нэвтрүүлгийг дэлхийд дахин одоо хэлийн чамдад түгээлээ. Энэ утгаараа би Монгол бахархал нэвтрүүлгийн энэ 15 жилийн 2025 онд хий. Тэгээд тэнд бол зочид маань нэрн тэнд та минь сайхан баян өндөр дуугаа бас дуулж өгөөрэй. Тэнд маань сайд маань очиж шүү дээ бас. Тэгээд ерөөсө гавьяат болох хугацаа маш урт байдаг. Энэ хугацаанд чухам юм ямар уран бүтээл хийх. За миний хувьд бол би чинь өөр одоо зоо техникч байна шүү. Оо. Тий. Хөдөө чухал техникийн зоо техник. Тэрийг хийж явахгүй яасан. Зоо техникч хичээлтэй. Байглаасаа заяасан дуучин гэж явдаг. Тий. Ер нь одоо яг мэрэгжлийн дуулаачийн багш гэж болнод байхгүй. Үндэсний урлагийн их театрт ороод намайг тусаж шаваа гэж хүлээж авсан хүн Монгол Улсын гавьяат жүжигчин Өлзий Урших гэдэг дуучин байгаа. Одоо удахгүй манай багш маань одоо ардын жүжигчин болно гэж би. Тэгээ ерөө багш яг тийм. Ерөө батагш. Тэгээд би Хотангийн хүчин драмын театраас эхэлж уран бүтээл хийж гисэн. За, эдэн наснаас. За би чи 91 онд Хотангийн хөтөчгөнд юу хөтөчгөнд техникум төгсөөд дахиад Гоолтай би Алтаас өмнө Килийн өтрөдөд яас байгаа. 93 онд би Хотангийн хүчин драмын театрт дуучнаар ороод 98 онд Хотангийн хүчин драмын театраас гараад үндэсний урлагийн их театр гэдэг энэ том айлын босгоор алхаж энэ амар өндөр босготой энэ төрөлт байшин дотор энэ бол одоо тэгэл одоо ингээл энэ манай гавьяатууд өөрөө энэс бол одоо маш олон одоо гавьяатууд төрсөн Орсоо, Ванзарагчгаа, Самбу одоо тэгэл одоо ямар дуучид байдгийг бүгд одоо энэс төрсөн ийм сайхан авшиг буян шингэсэн сайхан өрөө байгаа юм шүү. Зөв би ийм гоё өрөөнд ороод ирсэн байж тээ. Тэгээд үндэсний урлагийн их театрт 2001 оноос ажиллаж ирэхдээ одоо 2024 23 жил. Тийм байх. Зүтгэж байна. Агуу төв. За тэгээд үндэсний яг урлагийн салбарт бол 30 гаруй жил ажиллаж байна. 30 гаруй жил зүтгэж 1921 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин Монгол Хотангийн хүчин драмын театрын 5 жилийн
Би өөрөө хавтайг үнжих штэ. Өө тийм үү. Үнд сумын маань 90 жилээ. Манай үндэсний урлагийн их театрын маань 70 жилийн ийм тохиолсон, ийм ойнууд тохиолсон өдөр Монгол Улсын хавьяа жүжигч болж байна. Тэгээд үнэхээр нэг юм нэг тохроо явж байгаа байхгүй. Тохроо гэдэг. Тэгээд сайхан гавьяатай зүгээр нутагт очижээ. Ингээд за тэгээд миний хийсэн уран бүтээл болохоор за би бол одоо Улаанбаатар хотод орж ирээд ганцаарчсан буюу одоо хүнтэй хамтарсан уран бүтээлчтэй хамтарсан 10-аад уран бүтээл гэсэн. Хамгийн ихний уран бүтээл маань Монгол бүхэн өргөнд сэтгэлээс үетэй жин утга гэж сайхан уран бүтээл хийж эхэлж байгаа. Өөрийн биедээс уран бүтээл. Саяхан нодлон би Монгол Улсын хавьяа жүжигч Мандухай жүжигчтэй хамтарсан тоглолтыг ЮБ Балсын концерт ихтэй гэдэг нодлон хийлээ. Тэрний урд Монгол Улсын ардын жүжигч 9 ардын жүжигчтэй хамтарсан. 9 ардын жүжигчтэй. За тэгээд 9 эрдний эх орон гэдэг дуугаар тэр юугаа нэрлэж тэр концерт 9 эрдний эх орон 9 эрдний юм билээ гэдэг. Юу нэг бадарчгааны баяр тийш үгтэй шүү дээ. Тэгээд тэр дуугаа ингээд ардын 9 ардын жүжигчтэй хамтарч дуулж одоо дүрсжүүлж тэгээд миний одоо тоглолтод Монгол Улсын ардын жүжигч одоо Толгоргоо, Зангадгаа, Ингтэй одоо Чингисийн Баяр Магнаах гэлийн дүрсрэг. За Чимэцэгч. За Цэрэндаваг бах одоо дарамын Бат сайхах. Мөрөөч. Нэргүйч. Одоо Алсын газрын зэрэг аймаар дуулдаг. Манай дундгой нэргүйч. Ингээд 9 ардын жүжигчтэй хамтарсан тоглолтыг ЮБ Балсын концерт текст ангид хийж. За тэр сайхан ардын жүжигчдийн маань одоо сайхан тийм авшиггүй шингэсэн тийм сайхан тоглолт хийж Монгол Улсын гавьяат 3 жилийнхэн дараа болж илээ. Sanadах тэнгэрэн өнөмгэрдэ
Юскинхан эрэлхэрд түмний минь эв ангэртэн их хорн тамин юсын эрдэн Энэ сайхан 9 ардын жүжигчнээ би бол ерөө 9 эрднээр одоо төсөөлж байгаа. Бүх одоо 9 эрднээр төсөөлж би энэ Монголын минь 9 эрдийн шүү гэж би одоо ярилцсан дээр хэлж байна. Тэгээд би тав хүнийгээ тоглолтод орж ирсэн гэж. Тэгээд 9 эрдийн хорон бүтэнэртэй тоглолт хийлээ. Тэгээд энэ бол миний бас бахархал. Тэгэл яг нөр хөдөлмөр Хэрвээ хүмүүс бас тэднэртэй дуулаад байхгүй, тэгээд байхгүй. Тэд нар маань намайг тоосон төрх баярлж байгаа. Тий. Өнөөдөр би доллар гоотойгоо би аав ээжээрийг дуулсан шаргав. Зангад гоотойгоо алтан намрыг дуулсан. Тэгэхээр ингээтэй байхтайгаа балчин голын дуулсан. Балчин гол за тий. Ингээд ерөөсөө ингээд тэднэртэйгээ бас хамтарч дуулсан. Тэгээд тэд нар маань ганцаарчсан дуугаа дуулаад ингээд тоглолт маань өнөхөр өсөрсөн. Тэгээд би дараа нь ингээд бодчихлаа. Би одоо 9 ардын жүжигчтэй тоглосон ч одоо би доош орох. Би дээшээ л явах хэрэгтэй. Йоо болохгүй. Дээшээ явах хэрэгтэй гэж бодогдоод тэгээд би одоо хөтөлбөрийн баатартай тоглох юм аа шиг тэгээд бодогч байгаа байхгүй. Арай дээшээ явчих шиг боллоо. Тэг бас нэг тийм шууд ингээд өсөлтөөрч бас хэцүү шүү дээ. Тэгээ цаашаа явах ингээд мохорт орж байгаа. Яг гоо тэгтээ хэрэнд хүрнэ гэдэг чинь бүр одоо энэ олон гавьяатууд чинь эргээд таныг үнэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө нөгөө үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй. Энэ утга нь юу гэхээр ерөөсөө гавьяаттай гавьяатууд нь гавьяатуудтай гэдэг ингээд ерөөсөө нөгөө учир мөн чанар 9 ардын жүжигчдтэй тоглохдоо гавьяат аваагүй. Оо тийм үү. Соёлын төргийн ажилтан. Тэгээд 3 жилийн дараа. Тэгээ 3 жилийн дараа алтан гац авсан байсан. Алтан гац авсан байсан. Алтан гац авсан байсан. Тэгээд дараа нь яг хөө энэ бол нөгөө гавьяат авах гэж уран бүтээл хийж байгаа юм биш шин. Тийш. Энэ бол энэ бол сайхан хөдөлмөр гэж би харж байгаа. Тэгээд дараа нь би одоо гавьяат авчаад өдлөн би гүнийг тоцдог. За одоо яаж хүмүүс гэж цаана явчихсан. Ерөөсөө бүжигчтэй хамтарсан тоглолт гэж байдаг. Дуучин бүжигч хоёр хамтарсан тоглолт байдаг. За тэгэнгүүт тэгээ Монгол Улсын гавьяат жүжигчин одоо Мандухайтайгаа хамтраад тоглолт хийгээд. За манай Мандухайг чинь одоо манай үндэсний урлагийн их театр ч одоо 200 гаруй мэдээлчтэй том байгууллага. Тэгэхэд Мандухайг маань одоо дагаад 50-60 гэж байгаа. Намайг дагаад хургучин дууч байхгүй. За тэгээд тэгж үндэсний хөгжим их найрс гэдэг. Тийм. Бас 50-60. Бараг 200. Тэгээд би одоо яаж найруулах вэ? Юуг пасаж концерт хийхдээ юм чинь одоо тэр их олон хүн гараад бүжиглээ хөгжимчин ингээд одоо тайзан дээр суудсан байх дурталтан бүжигчээд бүжиглээд ингээд хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. За тэгэхээр би ерөөсөө мандахадгаа ярьж байгаа. Ойлоо скватер багш таа яа. Сэвчтэй хөдөлмөрийн баг. Хөдөлмөрийн баг. За скватер гэж ерөөсөө хийлээ. аваад бууж. Өөрөө ирч. Гоё юм. Яг одоо түүхэнд болов уу гэсэн. Скватер. Юуг болсон концерт ихтэй юм байна шүү дээ. Ингээд тайзыг тэр чигтэн чөлөөлсөн. Тэгэнгүүтээ жирэгт рүү оркестр суулгасан. Яа. Одоо ингээд тайз байж шүү дээ. Тайзын наадлаар ингээд оркестр. Одоо телевизийн удын самтууд байна шүү дээ. Энд чи одоо над бас нэг 5-10 цаасны юм байгаад байна. Тэр чи бүгдийг аваад ерөөс ингээд оркестрийг 50-60 хүнийг тэн дээр бацдаг засаад
оркестрийг тэнц суулгаад бүжиг тэнцүүлээд дууд тэнцүүлээд тайзан дээр. Үзэгчтэй. Үзэгчд мэд хооны байж байгаа шүү. Ийм үйл юм. За. 3200 гаруй суудалтай шүү дээ. Тэрнийхээ 200-ыг нь хасаа. Тэр чинь нэг 50-д нь хасчих. Бас гайгүй. 50 хасагтаал тэгэл ерөөсөө тэнд удирдаач тэгээд оркестрийг бол тэндээс дуурахсан шүү дээ. Та тэрээс бодоогүй байсан уу? Би бодоогүй яаж бодов. За яаж баталчих юм бэ гэж бодсон. Тэгсэн ч зүг багшна. Соним ярьдэн шүү дээ. Бөө оркестрийг ерөөсөө зэрэгтэр суулгана. Тэгжээ. Тэгэхээр гоо яаж болох юм бэ гэсэн. Би мэд. Чи зүгээр л уртгаа гэж. Уурхаа. Тэгэл суулгаас тэгэл бид нар гаднаас яг ингээд дууралтын студ хөсөлж авчирсан л та. Тэдний бол нэг одоо нөгөө гээд нэг дууралтай шүү дээ. Нэг одоо микрофон ороод ингээд чахраад нэг тэр ямар ч тийм юм гаргахгүйгээр тэр оркестр үнэхээр гоё дуурсан. Одоо утахгүй мандахай тэр тоглолтоо цацсан. Баярлалаа. За хизээ тэрэнд чинь Монголдоо байж явах юм байна шүү. Монтаж нь орцсон явж За. байгаа. Тэр тоглолт бол маш сайхан тоглолт болсон. Эвлэлтэнд орсон байж байгаа шүү дээ. Тийм чинь нэг 150 төгрөгтэй зурцсан. Тийм байна. За тэгээд зохион байгуулагчд гэхээр бараг л 200 төгрөг. Тийм шүү дээ. Тэнд ч одоо артын ажлын алуу гэж том шүү дээ. Одоо манай харагддаггүй мөртлөө хайжных бүр бараг харагддаггүй мөртлөө ер нь нэгдүгээрт ордог юм тийм нэгдүгээр тэдгээр чинь бас байж аж өргөд байгаа. Тийм шүү. Тэрийг ер нь бас ингээд хүмүүс бас ингээд анзааралгүй өргөжлөг тал. Тэр бол нэгдүгээр. Би бол нэгдүгээр. Би бол энийг бол нэгдүгээр. Би ер нь ард ажиллаж байгаа. За одоо жишээ нь гэхэд миний урд байна уу, ард байна зураглагч энэ л түүхийг бий болгож байгаа шүү. Бид хоёр бол зүгээр яг тэр цаг үетэйгээр холбогдож байгаа болохоос яг тэрийг түгээлнэ тэр арын. Тий. Тэгээ би бол одоо ингээд тоглолт болгоныхаа ажиллаж байгаа ард талынхандаа ядаж нэг торт бариад тийм ээ. Сэтгэл 5 унцаас камертанд хийгээд өгчих ч юм уу. Ингээд ийм гоё сэтгэл байдаг аахгүй юу? Тийм орны шүдий. Тий. Тэгэл тэд нар чинь баярлаа. Дэлгүй яах сэтгэл гэж хэлж тэр. Тэгэд өнөөдөр тэр тоглолт маань их сайхан болсон бас тэгээд. За. Дараа нь одоо Монгол улсын одоо Ховд аймгаас төрсэн 4 гаятын тоглолт гэж. Тийм байсан. Ховд аймгаар тоглолт. Тийм үү. 4 гаяттай байна лээ. Хөгсөудаа. Хөгсөндөө тоглосон. Нийлээд өөр эрдэмтэн театрын бослуучин Эрдэнэт яваад, Гомбочор яваад, одоо ямар маань тухайгаа яваад би гээд дөрүлээ Ховд аймгийн Бүгсүндаар болсон. Маш сайхан болсон. Маш сайхан үзэж байсан. Ховд аймгийн төвдөр чинь 10 болсон. Дахиад. Яг ерөөсөө тоглоно гэж бодож байсан юм. Би очил нэг 2 тоглолт яа. Тэр тэгээд хаашаа 10 тоглолт хөсөлттэй байна. Тэр чинь хөсөлтүүд та. Тэгээд тэр чинь 300 зэрэгтэй таахгүй. Тэгэхээр 10 тоглохоор чинь 3000 зэрэгтэй. Ерөөсөө нэг одоо юу би таалсан. Өдөрт бараг 2 гэж тоглосон. Тэгээд бас юу ховдын арт юм бол одоо бид бүхний бол маш сайхан хүлээж авсан. Тэгээд би бол одоо нэг юмар омгшид бахархаж явдیں۔ Тэр их хүндэт ясны үлгийн нутаг. Тэр их чавч мөндөр бол тэр их хүчтэй урсгалтай гол. Тэр утгаараа надад бас их нарийн хоолой. Тэр тусмаа Ховд аймгаас нарийн хоолойны театрууд гарсан гэж бодож байна. Ховд аймгаас одоо зангад байна. Тийм. За тэгээ амар жаргал. Төмөрсөх, Гомбочор гавьяад. Одоо Төрмандах гэдэг уучна. Ингээд олон сайхан театрууд Ховдоос төрж байгаа. Тэр онцлог шүү. Онцлог. Энэ бол би тэр байгаль дэлхий тэр голын одоо төрхөн урсгалт гол тийм ээ. Тэр бүхний одоо тийм авшиг бий гэсэн тийм газар төсөндөө бахархаж байгаа. Өнөөдөр би үндэсний урлагийн их театрт бол одоо баруун Монголд төлөвлөж ажиллаж байна. Баруун Монголынхаа уран телевизэд төлөвлөж ажиллаж байна. Тэгэхээр загчин, тургууд, урянга одоо бүх дуунуудыг л дуулж байна. Дуулахдаа яг аялал хэллэг судалгаа энэ дээр бүхэн байх хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо манай баруун Монголын дуунууд маань бүр одоо 100 жилийн өмнө
хүн зохиотсон дуу маань ардын дуу шиг болсон. Хүн одоо нөгөө ардын дуу чинь ард түмний дундаас төрнө гэж Тийм шүү дээ. Тийм. Тэгсэн тэр хүн зохиотсон дуу ардын дуу шүү. Яг нөгөө нэг одоо хүн зохиосон гэхээр чи нөгөө нэг орцонд хүн зохиосон Ер нь жишээ тийм. тийм. Тэр мөртлөө одоо 100 жил болсон. Тэгэл яг Хэрэн баруун мөнгөчсөн. Монголын ардын дуу шиг. Мөнгөчсөн. Одоо жишээлбэл нам айлтай ингээд урайхад байна. За. Тэр бол марцтаа нэхэр тоосрно мандарин гүйдэ гэдэг малхагаан толгоноос аваад балиатавлгээд асууснаа. Хүй нам айлтан, хүй гэж байгаа. Энэ яг хайр сэтгэл холбоо. Тэр хүүхнийг хартсан өнгө айстад байхгүй. Тэр хүн энд нэг малынч күйдэ гэдэг хүн. Тэр өсгөж юм гэж. Хэрэн мөнгөчсөн. Одоо тэр би саяхан дуулсан чинь дөө манай күйдахын одоо би дүүн байна. Та энэ нүгэн дээр ингэчлээ. Та энийгээ засаараа гэдэг. Ингээд юм орчирдог. Тэгэхээр чинь бүр ингээд төвлөж ирж бүх юм ингээд нэг үе ингээд удмаараа явцсан биш. Тэгэхээр ер нь баруун Монгол дуунууд бол ер нь эзэнтэй дуунууд болдог. Баруун Монгол дуу тийм хошин шуг талтай. Нэг нэгээр шүүмжилсэн, сургасан, тиймэрхүү байсан. Хүмүүжүүлсэн, нөгөөдсөн тийм аястай сайхан дуунууд байдаг. Тэгэхээр манай баруун Монгол дуу чинь бас их сайхан. Бүр одоо уртын дуу гэх чинь бүр дээш гарч байгаа панк гэж доош байдаг шүү дээ. Тэгж байгаа л ингээд дээш хараад. Тэгээ ерөөсөө тэр уулын ороор бол авирал явж байгаа панк гэж дунд нь орж ирэл ингээд доош гарч. Хөрчлээ. Тэгээ ер нь ингээд яг бусууд уртын дуунаас ялгаа. Тэгэл бодоод байхаар ерөөсөө тэр уул устайгаа ерөөсөө холбоотой юм аа гэдэг. Тэгээд тэр нөгөө ерөөсөө мах тусан байна бас. Тийм байна. Мах тусан байна. Тий. Одоо зүгээр баруун Монголд үг за нэг алхацаад чи дуулчих гэдэг бас нэг дуулж чадахгүй шүү дээ. Марцтан экхэр тосрнан мандарин кудэ эвтэл масхаган толгоноос аваад маядан гөргөд таднад Мэдээч. Яг тэр нутгаас төрсэн хүмүүс нь шалгаар. Аялах гэсэн. Одоо юм жаахан тийм алхачаад даяаслаа тийм ээ. Жаахан устдах тал руугаа яваад. Энд жаахан би эмзгэлж өгдөг. Зөв тий. Тэгэхээр би энийг бол бодит яг үнээр нь байлгах хэрэгтэй. Ерөөсөө ийм штэ. Аливаа нэг зүйл заяа. Аягнаасаа халиул халилтал болно. Аяган дотроо байх ёстой. Наад зах нь одоо зүгээр бид нар одоо энэ Монгол бахархал нэвтрүүлэгч нь Монгол бахархлыг түгээжсэн ч гэсэн танин мэдхүйг бас түгээдэг. Хүний оюунд нэгэн зүйлийг түгээдэг. Тэгэхээр бид нар одоо яг та хэллээ шүү дээ. Ингээ ер нь онлайн ертөнцид гэхэд бид нар арай халиад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар халивуулахгүй. Наад зах нь одоо гэр бүл гэхэд чинь тэр тогоон дотроо л бусдад илтийг түгээхгүйтэй адилхан. Түүнтэй адилхан ерөөсөө энэ уул ус маань ерөөсөө за яг эндээ байгаараа за өндөр нь тэр шүү, нам нь тэр шүү, дунд чинь тэр шүү гэд бараг эний чинь заагаад нөгөө төгөл одоо уул ус нь заагаад байгаа мэт юм сайн. Бас одоо манай баруунчлын тэр өв заншил тийм ээ одоо нөгөө хөрмөгийг брээгөө энэ бүх юм одоо жаахан хасгах чаад бас ингээд. Тэгэхээр энийг бол одоо ингээд сайхан хөдөө сайхан одоо хийж байгаа газар байна. Бас одоо тэгээд одоо нөгөө нэг уртын дуугч нь одоо энэ гол ингээд урсж байгаа нөгөө талд нь өөрөө дуулдаг үг нь адилхан. Наад тал нь бас өөрөө дуулдаг. Ийм л байд үг нь адилхан. Ийм л байсан шүү дээ. Тэгээд ер нь тэгээд нөгөө голын урд хойд зах гээл энэ утгаараа бас одоо нөгөө юм одоо яагаад гэхээр нөгөөх нь жаахан түрээд нөгөөх нь жаахан хоцроод ийм байдалтай бас ингээд яваад байгаа. Тэгэхээр одоо яг ингээд нөгөө одоо нэг сайхан тийм яг тэр үеийг одоо залгамжлаад авсан сайхан настаа уртын хүч биш шүү дээ. Тэр бүхнээс л одоо нэг сайхан тийм бичлэг хийгээд аваад үлдээ тийм ээ.
тэрийгэл одоо урлагийнхан та нар хайх ёстой. Тий хайгаа одоо бид нар хайж байх уу? Бид нар баруун талаар явахаар шууд ингээд бичиж аваад ингээд авчираад энд нотлуулаад тэгээд ингээд уран бүтээлтэй тусгаад ингээд явдаг байхгүй. Тэгэхээр би болохоор одоо хэлэхэд үндэсний урлаг гэдэг бол тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Тэргээр чинь түүх харагдаж байгаа тийм. Би одоо ер нь ховдроо сая уянчд очсон шүү дээ. 2 монголоор бас ярилцлага аваад тий. Тэгээд би яасан чинь би эхлээд бодож илээ л да. За одоо очиод нөгөө хэлхсийг ойлгохгүй яаваа. Нэг муухай юм болох үедээ худлаа дохиод исэн чинь шал өөр юм дээр дохиод ингэж байх үедээ гэсэн. Яг таны хэлбээр бас бодвоштой юм их байна шүү. Би өөрөө цэвэр халах хүн шүү дээ. Тэгэхэд очиод шууд ингээл яаж ярьж ирсэн ч яагаад энэ одоо ойлгоод ерөөс хамтраад яриад байна. Тэгэхээр яг таны хэлбгээр үнэхэрийн яг бас авч үлдэх ёстой шүү. Би баг очиод ойлгохгүй байх жишээний тэр түүхээ хэл яриага авч үлдэх юм бахарх. Тэргээр л бахарх. Би одоо хасуулгуудаа гэж бахарх. Би одоо халах хүн тэнд очиод ингээд жоохон юм ойлгохгүй байгаа байна гэдэг чинь би би яалтчгүй торгууд хүмүүстээр ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн яриа хэллэг өөр учраас би зарим юмн дээр нь ойлгохгүй байх нь зөв гэж өөртөө бас нэг яг энэ дотор ийм хайрцагын дотор ирсэн гэдгийг мэдэх ёстой байхгүй юу? Одоо тэгэл нэмд орж байгааг л шөмжлээд байгаа шүү дээ тийм. Нэмд орж байгаа чинь өөрөө юм авч үлдэх гэдэг шүү дээ. Тийш өөрөө яаж яг энэ л байхгүй юу. Тэгэхээр энэ бол бахархал. Энэ л байхгүй юу. Тийм учраас миний одоо яг таны сая ярьснаас нэрээ заавал эн чинь аян дотор байх ёстой. Аян дотор байхдаа тэрийг хитцээч хайж болохгүй, гээж болохгүй, нэг үсгээгч гээж болохгүй юм байна. Одоо би нэг хэлийгч гээж болохгүй. Одоо би ингэж байж байгаа Улаанбаатарт очоод баруун талш шүү. Одоо үүж нутагтаа шууд ярьчих юм билээ шүү дээ. Шууд би зүгээр шууд тэр нөгөө баруун талын хэллэг өгвөл хэлтийм байл. Би одоо жолоочч байгаа. Одоо сайдын тэр юу гэрүүлтэй ясгалтай гамаатай гэрүүлтэй. Аста гоё шүү нэрийн нар мар тусаад хийж ямар сайхан явж. Энэ одоо нэг бол сутай хайрхан. Сутай хайрхан тэр шүү. Энд талд байна. Аха. Тэгээд эндээ ингээд яриад интервью яснаа яг тэнд айл майл зөндөө айлд очсон. Тэгсэн чинь ерөөсө болгонд ороод хэлэн шал өөр болсон. Тэгээд би хоох гэд би хэлжсэн. Хөөх гэсэн чинь тэглэхгүй нэг одоо хилдэг хэллэгээрээ нэг юм юугаараа тэглэгүй яах юм нутагтаа ирсэн хүн чинь би бол халахаараа хэлээд байна шүү. Одоо тэрийг та яг тургууд үгээрээ хэлээрээ дахиад би хэлээдгээ. Тэглэгүй яах вэ нутагтаа ирсэн хүмүүс чинь яг л ингэ штэ гэсэн. тэгэлгүй яатам. Нутагтаа ирсэн бол одоо нам ийгэлгүй. Яг ингээд эхлээл тэгэл хүмүүстэйгээ юусэн ингээд бараг заримдаа надтай яг энэ хэлээрээ ярих гэдэг шиг ингээд байсан байхгүй. Тэгээ би заастай яалтчгүй нэрээ хизээч хайж хизээч гээж болохгүй ерөөсөө яс үндэс гэж энэ шүү гэж бодчихсон. Тэгээ би баруун Монгол дуугаараа яг одоо Хулгай аймагт одоо амьдардаг үндэстэй яснаар одоо чи юу вэ? Язгууртан гэдэг болчихсон. Юу гэдэг болчихсон вэ? Одоо үндэснийг чинь язгууртан гэдэг болчихсон. Тэгээ язгууртны дуунуудаар бүтсэн Java гэдэг CD. Язгуур үндсээрээ тий цомог гаргаж ирсэн. Тэгээд 16 дуутай цомог гаргаа. Тэгээд бас одоо тэр 16 дуутай цомгоороо яг хөнцөөр тгийгээ. Би бол яг баруун талын талаас нь сайн хийсээ хийгээрээ бүр хийгээрээ одоо би ном гаргана ноотоо ном гаргана би танд нэг бас нэг хүсэх юм таан штэ Монгол бахархал нэвтрүүлэг дахиад нэг ороорой энийг би яагаад хүсэж байгаа юм гэхээр одоо яг хайлмагт тэр алдарт дуучнантай нэг юу бүтээл гаргаад байгаа чи болж яг тэр үедээ би хамт яваадах юм. Зориуд явъя. Зориуд яваад ерөөсөө эхлээд та нар мэдээж тэрийг ярьж өөрнө шүү дээ. За ингийн болоо энэ бол эндээс одоо Монгол бахархал гэдэг энэ Монголын маань одоо энэ үндэс язгуур болсон юм телевизээс нэвтрүүлгээс ингээд хүсэл гаргасан нэрэл тийм байна. Би бас тэгж бодлоо. Тэгээд энэ дээр нэг за тэгээд бит хоёр хүрэлцээд очие. Ерөөсөө түүхийг
Энд чи ерөөсө таны нөгөө хийх гээд одоо таны бодоод байгаа ерөөсө би ерөөсө торгууд хүн гэдэг утга учир чинь бас л тэндээс гарч ирнэ. Одоо миний бодол бол одоо зохиолын дуу энэ талаасаа илүү үндэснэр гарч ирж байна. Тийм байна. Үндэсний одоо тэгээс үндэсний одоо мартагдсан ямар дуу байдیں۔ Тэ тэрийг гаргаж ирээ. Одоо манай баруун Монголын уртын төвчин дандаа бисрэг дуунууд байдаг. Тэр талаас нь гаргаж ирээ. Тэгээд явандаа болвол нэг сайхан тийм юу гаргая? Пянз гаргая. Тэгэхээр ерөн хагаад би бас тантай ингээд яриад байхад би ч өөрөө их сонин юм шүү дээ. Ингээд хүнтэй ярьж байхад миний дотор ухаанд ингээд ургаад юм бас асуух юм гарч ирээд байдаг байхгүй юу. Тэгэхээр би ингэж бодож байна л да. За тэрийг гаргаж ирж байна. Тэгэхдээ та тэр дууга дуулахдаа дуулахын өмнө түүхийн заавал ярих. Тэгвэл гоё. Маш гоё. Зүгтэй. Би тэгж боддог байхгүй энэ дуучид биш үү? Ерөөсөө ингээд бид нэр очиод та ер нь дууга яаж дуулсан бэ? Ямар түүхээс улбаалсан бэ гэж бид асуух биш. Дуучин хүн нэгэнтэл шин өөр дуу гаргаж байгаа юм чинь чухам юундаа гэхээр энэ дууны утга учир энээс төрсөн, ингэсэн, энэ дотор энэ хэллэг явагдаж байгаа, энэ түүх явагдаж байгаа ингээд итлээ. Ерөөсөө тэрийг түгээгээл тэгээд араас нь дуу нь явуул энийг түүх гоё юм биш нэг түүх ярьж байна. Уран гардын дуу хоёр нутгийн ирэх гэдэг дуу. Хоёр нутгийн сонсч байсан баг. Хоёр нутгийн ирэх. За. Уулаар яаж давыдаа маань уулзаад яаж залыдаа маань салангат нутгийн ирэхээр саллаа гэж салсангүй салангат нутгийн ирэхээр саллаа гэсэн үгтэй байхгүй. Урангачууд маань 10 өврийн урангачууд гэж байсан юм. Тийм байна. Тэгээд зунд бол ингээд амар ингээд нөгөө ингэрт арталт нь байдаг, өвөрт нь байдаг. Өөртийнх нь хаандах нь энэ багтдгийг. Урангачууд ерөөсөө л урангачууд. Арын урангачаа, өврийн урангачаа. За тэгээд ингээд одоо 100 нийлээ болчтой. Нийлээд одоо нийлээд гоё наймаараа ингээд тэгээд дасаад хайр сэтгэлийн холбоотой болчихгүй. Амьдрал үргэлжлэл тийм байна. Хайр сэтгэлийн холбоотой болчоод Тэгээд өвөл болонгууд нь хоёр талаас авт юм. Яа, тийм байна. Тэгэхээр өвөл болоод хоёр талаас авчгаар Өвлчүүдаа шүү дээ. Одоо танд нэг хүн дурлцсан байвал арын нэг залуу дурлчих, өврийн хүн чи та өөрөө байж тэ. Тэгэхээр нөгөө одоо нөгөө хайх нэг чинь ингээд цасаа боочтой. Тэр шууд цаашаа тэн дээгүүр ингээд давж нисэхгүйгээр тийм амар одоо цас ордог. Тэгээд тийшээ тэгээд ерөөсөө өвөлдөө ингээд байж. Тэгээд тэр уулаар яаж даваад ингээд нөгөө хайр сэтгэлээ одоо тэр өвөлт байгаа хүн рүүгээ одоо тэмүүлж
Тэгэхээр тэрний яг үг нь мэдээч хэрэг инхрийлсэн, хайрлсан. Тэгэхээр яг энийг та одоо торгуудаараа юу гэж хэлэх вэ? Одоо уулаар яаж давъя да маанил гэдэг бол одоо хөөрцөн бүргээ толгойдоор ниссэн тэр хүнийг одоо маш хайрлаж байгаа юм байна. Одоо энэ уулаар одоо яаж давъя би одоо нэг давчихсан давж хайр сэтгэлтэй болсон бүр ингээд санаа одоо битгэрээд байдаг тийм. Тэгэнгүүт нь уулаар яаж давъя да маанил. Уулзаад яаж салъя да маанил. Салъя гэж салсангүй салангад нутгийн эрхээр салсаа гэж байна. Салангад нутгийн эрхээр салсаа гэдэг бол одоо хоёр талдаа би салчлаа. Би салъя гэж бодсонгүй шүү. Би энэ салангад нутгийн эрхээр аргагүй эрхээр салсаа шиг ийм. Тэгэхээр ерөөсөө дуу гэдэг бол угаасаа амьдрал тийм. Ерөөсөө энийг харин амьдруулж байгаа нь эрхэмтэй. Баярлалаа. Тий. За ингээд эрхэм үзэгчдээ та бүхэндээ Монгол бахархал нэвтрүүлгийнхаа эрхэм гавьяатыг маш сайхан зүйлийг сонирхууллаа. Яг энэ ярилцлагынхаа араас би одоо дуучнаасаа хүснэ. Яагаад гэвэл ямар нэгэн гоё дуугаа надад файлаараа өгөөрэй. Би нэвтрүүлэг дээрээ одоо үргэлжлүүлэн тавья. Тэгэхээр та хилийн чандад суугаа торгууд түмэн байгаа. Маш олон байгаа. Тэгэхээр би нэвтрүүлэг болгондоо эрхэм зочин болгоноосоо энийг хүсээд энийг хэлүүлсэн байгаа. Тэгэхээр хилийн чандад суугаа торгууд түмэндээ бас мэдчилгээ өгөөд тэрэндээ одоо мэдээж хэрэг энэ сайхан шатрын ордны тэр бяцхан үрстэй нөгөө тимээгээр туслахаар твнээр тусал урам хайрал нэг уралдаан болоход шагнчих нэг хүүхдийг тийм ээ. За тэр байр савн мэдээж өвүүлгэгт чинь тог цахилгаан багшийн хөлсгээд маш их юм болно. Сангаас тийм тэрийн болгон юм одоо хүртээд байхгүй шүү дээ. Тэгэхээр дэмэндээ дээс ирчэндээ байхын тулд тийм ээ. Хоёрт гэхэд энийг бол тэр хүмүүс ивент идгэж тэр хүмүүс сэтгэлээрээ тусалснаар өөртөө бас үгийн үед мөнхөд түүхийг бий болгож өөрийнхөө нутаг оронд өөрийнхөө тэр төрсөн унсан газартаа нэмэр тус болно гэдэг бол танд үеийн үед ерөөсөө л тэр сайхан ногоон зүйлэг үеийн үед тэр аз жаргал үеийн үед хүүхдийн инээмсэглэл таныг
Мөнхөд даган явна гэдгийг хүн болгон мэдэрч явах ёстой. Яг ийм утгаар нь хоёулаа хэлний чамд цугаа монголчуудаа бас нэг сайхан сэтгэлийн бэлэг, сайхан сэтгэлийн урам, сайхан сэтгэлийн өгөөш, тийм ээ? Сайхан одоо юу гэдэг өгөөш гэдэг бол маш олон төрлөөр байдаг. Гэхдээ иймэнд нь ингээд ордныг өгөөш болгоод өөрснөө аваад сэтгэлийн дэмээ өгөөч өгнө гэсэн ийм сайхан хоёулаа уриад хэлэх үү. За баярлалаа дэж хэлийн чад 100-га торгуудын ард түмэн та бүхэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр торгууд түмнээрээ одоо Монголын ард түмэн тэр ч тусмаа одоо торгууд түмэн маань дандаа бахархаж хөдөлмөрч дайчин ийм сайхан ард түмэн байдаг. Тэгээд өнөөдөр тэрний маань нэг нь одоо манай Гавь ах маань ахын маань санаачилсан тэр сайхан хүүхдийн шатрын ордон одоо энэ Баян өдөр сангийн одоо тахилгын үйл ажиллагаа гээд олон сайхан тийм буянтай үйл хийж байгаа энэ ахт маань бол бас одоо та нар бас сэтгэлийн бас одоо дэмөгөөрөө гэж бодож байна. Тэгээд өнөөдөр та нар өнөөдөр ахт маань энд сэтгэлийн тийм өгснөөр өнөөдөр хүүхдийнхаа ирээдүйд буяг хийж яана гэж ойлгоороо. Тэгээд хөрөнгө оруулалт хийж байна. Торгуудын ирээдүйд буяг хийж яана гэж ойлгоороо. Тэгээд энэ яг ингэ нэвтрүүлгийн төгсгөлийн дууг хоёлоо ерөөсөө юу яач гэх үү хэлийн чамдад суугаа одоо торгууд түмэндээ зориулаад тэр дууг тавьдих үү. За тэгтээ торгууд түмний аль нэгэн Баян өндөр тэрийг зориулж илүү бол торгууд түмний шүтэн Баян өндөр дууг нэвтрүүлэг болгон дээр байна. За. Бүх нэвтрүүлэг дээр байгаа. Ерөөсөө энэ бол байхгүй байхын аргагүй юм байна. За энэ бол түгээлт нь мэдээч хэлийн чамд цугаа монголчуудаа. За тэгвэл би таны нөгөө гавьяатын гоё юм. За би ингэчээ нөгөө торгууд ардын дуу байдаг шүү дээ. Нэг сайхан дуу байдаг. Хүсэгтэй хамтлагтай хамтарч дуулсан торгууд ардын дуу. Торгууд нутг гэх сайхан дуу байдаг. Одоо өндөр уулан. Өнгийн буданд татдаг тийм. Энэ дуугаар ингээд тийм байна. төгсгч болох юм байна те. Тэгж болох юм байна. Тийм. Энийг би энэ бичлэгийг явуулчих. Одоо та надад авч. Тийм би өөрөөс авчихна. За ингээ их үзэгчтэй. Омгшил гэдэг бол өөрөөс гардгийн. Омгшил гэдэг бол түүхээс гардгийн. Омгшил гэдэг бол ард түмнээс гардгийн. Омгшил гэдэг бол Монгол бахархал нэвтрүүлгийн нэгэн омгшил байдгийн. Ийм учраас омгшлыг төрүүлсэн Гавьяатта чин сэтгэлээсээ баярлалаа. Зориод ирсэн зорилгын минь биелүүлсэн мөн баярлалаа. Ард түмэн үзэгч олныхоо одоо өмнөөс танд хичээн бүлэн одоо хүндэтгэл үзүүлье. Баярлалаа. Тэгээ их үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг энэ удаа өөрийгөө дахиад танилцуул. Үндэсний урлагийн их театрын босолтуучин Монгол улсын Гавьяат жүжигчин Доржийн амар жаргал. Ховд аймгийн үед сумын Гавьяат загчин залуу байна. Энэ сайхан загчин залуутай өөрийнх нь омгшил, өөрийнх нь ерөөсө торгууд хүний тэр одоо хүч, торгууд хүний ерөөсө өөрийнх нь ирч хүч, ерөөсө тэр сэтгэлээс нь ундарсан бүхэнтэй би бас нэгэн хэсгийг найзалж нөхөрлөө. Би бол бас монгол ах шүү. Энийг олоод авсан бидний монгол бахархал шүү. Эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилж байна.